Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-4.5 триллион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Зуны 6 цаг ирж нар найлж байгаа хэдий ч манай улсад бэлэн мөнгөний хомсдол хямралын сүдэр хараахан арилаагүй байна. Бид та бүхэндээ дэлхийд хамгийн сүүлийн үед хөгжиж буй эдийн засгийн жинхэнэ хараат ус гарцуудын талаар зураг болгон хүргэж байгаа билээ. Одоо бүгдээрээ өмнөх дугааруудаар авч явсан мэдээллүүдэд нэхэн санацгаая. Хараат ус санхүүгийн боломж гээд байгаа нь мэдээж Forex юм. Forex гэдэг маань Foreign Exchange буюу гадаад худалдаа гэдгийг бид мэдэж авсан. Интернетийн өсрөнгөө хөгжилдээр тулгуурлан дурын этгээд 100 доллараар данснан 10,000, 20,000 болгон өөрийн мэдлэг чадвараа ашиглан эргэлдүүлж болдог алтан боломж юм. Мөн өмнө нь зөвхөн валютын зөрүүн дээр ашиг олдог байсан бол одоо бараа таваар үнд цаас хувьцаа гээд 300,000 орчим сонголттой болсныг бид бүгд мэдэж байгаа. Мөн демо буюу төр данс нээж бодит зах зээл дээр өөрийгөө хэр сайн худалдаачин бэ гэдгээ мэдэж авах хичээлийг үзсэн байгаа билээ. Нэгч төгрөг алдахгүйгээр сайн худалдаачин боломогц жинхэнэ данс нээж ашиг олох боломжтой билээ. Худалдаачин буюу трейдер хүний үйл ажиллагааны гол зорилго нь зах зээлд ирж буй санхүүгийн мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ өгч түүн дээрээ тулгуурсан урьдчилсан дүгнэлтийн үндсэн дээр санхүүгийн активыг өөрт ашигтайгаар арилжаалахад оршин. Манай өмнөх дугааруудад Forex-ийн гол 4 шинжилгээний 1-дүгээрт суурь шинжилгээ, 2-дугаарт техник шинжилгээ, 3-дугаарт өөр хоорондын уялдаа холбоо буюу интермаркетыг тайлбарласан бол энэ удаагийн дугаарт 4 дахь буюу зэн бүлэг болон мэдрэмж ашиглах талаар Монголын анхдагч Forex судлаачдын яриаг сонирхуулъя. Юу гэхээр 1800 оны сүүлээс хойш Forex олон улсын зах зээл дээр анх нэвтрснээс хойш тэрэн дээр арилжаа гэж хийгдэж байгаа трейдерүүд ер нь ямар төрлийн арга хэрэгжилж ирсэн юм те. Тэр трейдерүүдээс ер нь бол хэн илүү их амжилттай байсан гэдгүүдээс хамгийн номер 1 трейдер нь болохоор William David Gunn гэдэг хүн байна. За энэ бол 1870-аас 1955 оны үед амьдарч ирсэн. Одоо форингийн цэцэл дээр бол сууц зүнч гэж нэрлэгддэг ийм трейдер байж байгаа л да. Тэгээ за энэ хүний хувьд бол өөрөө яаж арилжаа гэдэг байсан бэ гэхээр хугацаагаар нь ярьдаг тий. Жишээлбэл одоо 1910 оны үед одоо Dow Jones гэхээс тухайн улаанбуудаа арилжаануудын хувьд одоо 1 тонн улаанбуудаа $3 үнэтэй байлаа гэж бодоход 2 хоногийн дараа 3 дахь өдрийн 17 цаг 30 минут дээр $3.30 төрнө гэж ярьдаг юм баггүй. Ерөнхийдөө бол хугацаатай цуг тэр үед яг хэд дээр очих гэдгээр нэгж давхар хэлдэг. Тэгээд энүүгээр бол William David Gunn-ийн хувьд бол хөрөнгөний цэцэлд бол трейдер хийс илүүтэйгээр сууц зүнч гэдэг нэртэй болцсон. Зүн бэлэгч гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол Gunn хэлсэн баг бүхэл юмнууд нь ингээд таарж идэг. Хүмүүсүүд машиндар байдал дээр яждаг. Ийм хүн байж байгаа. Forex бий болоод төдийлөн удаагүй байгаа хэдий ч эдийн засгийн шинжээчид Forex-ийн арилжаанд ашиг олж байгаа олон хэлбэрүүдийг судалжээ. Үүнд мэдээж бидний дээр үзсэн Forex-ийн олон анализ шинжилгээнүүд юм. Гэхдээ үүнээс гадна зүүн бэлэг буюу төрөлхийн одтой гэх юм уу мэдрэмжтэй трейдерүүдийн талаар та бүхэнд танилцуулъя. Нэрээч эдийн засгийн сүрхийн мэдлэггүй, хэн чиглэлийн сургалт төгсөөгүй баялаг цуглуулж чадсан олон хүн бидний дунд байдаг. Наран тулыг аваад үзэхэд нийт худалдаа эрхлэгчдийн 20 орчим хувийн дундаасаа дээгүүр эдлэгээ хэрэглээтэй гэсэн тоо байдаг. Эдгээр хүмүүс яагаад Forex-т амжилт олоод байна вэ гэхээр Forex-т бараа таварын арилжаа бий болсонтой холбоотой ажээ. Нэгэн том трейдер амжилт олоход 30% нь онол, 30% нь фракт, 40% нь мэдрэмж юм гэж хэлсэн удаатай. Ерөнхийдөө арилжаа хийгдэж байгаа энэ хүмүүсөө хамгийн чухал байр суурь нь зүн бэлэг гэдэг байхгүй. Мэдрэмжтэй өөртөө одоо хэр зэрэг ихтэй мэдрэмжтэй арилжаа хийж байна. Энэ нэлээд чухал. Генер өвлөгдөж дамжсан тэр удамшлыг хэлээд байгаа байхгүй. Монотоо үзэл гэдэг.
Тэр үзэл юу гэхээр одоо 700 жил, 800 жил манжин даралт байж байгаад 1950 оноос хойш нэгдэлгээд те ерөөд бол нөгөө капиталист гэдэг ойлголтоос их татгалцсан. Юмыг их юу ах мөнгийг хөрөнгөлүүлэх хадгалах гэдэг юм уу. Энэ үзэл ингээд 700 жил өөрөөр хэлбэл бидний 7 үеэс нааша генер дамжуулаад ирсэн юм үзэл бидний тусмаа шингэсэн байдаг байхгүй. Одоо өөрөөр хэлбэл 88 оноос өмнөх хүмүүсээ. Тэгэхээр эдгээр үед юу гэхээр нэг хийс сэтгэл гэдэг маш муу баг байдаг. Тухайн дээр хийс сэтгэлийн чирэг байхгүй, хийс сэтгэлгээд хүмүүсийн сэхэд ингээд цаазлаад тэр генүүдийн зөөрөөр тастаа байхгүй болсон гэдэг ч юм уу те. Заавал бие махаараа мэдэрчээж ингэжээж юм хүлээж авдаг. Тэгэхээр энэ бизнесүүд бол монголчууд хүнцэж байгаа байхгүй. Ялангуяа тэр зүн бүлэг сэтгэл зүйн тэр энэ өөрөө хийсвэр тийм юм шаарддаг учраас заавал гараараа барьж нөгөө нэг өөрөө амталчээж бид нар чих тийм монотой үзэлтэй хүмүүс байхгүй генд нь тийм хүмүүс ч. Энэ талаар бол ерөнхийдөө хүнд 90 оноос хойш хүүхдтэй бол харьцангуй ондоо сэрэг те илүү их тийм хийсвэр сэтгэлгээтэй. Ер нь бол манай монголчууд юу бол нэг 10 20 жилийн дараа дэлхийд танигдах улс трейдүүд гараад ирсэн байхад бол ихтэй байж болно. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ийг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа товарын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Бид хөрөнгийн зах зээл гэдгийг хүрч болшгүй том ертөнц гэж төсөөлөд байгаад л яваад байдаг. Гэтэл энэ систем нь тийм ч хэцүү биш. Монголчууд бид залуугасаа л ноолуурын нэхий махны хаягдл төмрийн ченж хийгээд явдаг байсан шүү дээ. Түүнтэй л зарчмын хувьд адил. Бид бөөнөр нь хямд үнээр худалдаж аваад үнийг нь өсгөж зардаг. Хөрөнгийн зах зээл гэдэг чинь бидний мэддэг энэ л зарчмаар явдаг. Ингэж зарахын тулд зах зээлээ сайн судлана. Хаврын үлрэл ирэхэд хүмүүс юу их хэрэгтэй болох вэ? Тэр чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг сонирхон судлах жишээтэй. Цаг агаар харж байгаад гинт цас их орж хүйтрэхэд ямар компаниуд ашигтай ажиллаж чадах вэ? Мэдээж зам дээр асах давс болон зам цэвэрлэх компаниуд ашигтай ажиллана гэж тооцох жишээтэй. Монголд бол том рекордуудын эзэдүүд байгаа гэдэг тийм. Энэ хүмүүсүүд бол насан турш 50 дэш хүмүүс байна. Яг өөр компьютераар суугаад арилжаа гэдэг ингээд сар $100,000 ч юм уу тий эсвэл тогтмол сар $5,000 сар $10,000 ч юм уу ингээд өөрөө ингээд хийгээ сууждаг. Ийм трейдерүүд наслчуудын хувьд яг 50 дэш хүмүүс байдаг тийм. Сүүлийн залуучтай хувьд рекордууд нь өндөр түрүү ярьж тэрнтэйг адилхан байдлаар явж байгаа. Тэгээд нэг сэтгэл зүйд бол манайхан бол ер нь ярьдаг шүү дээ. Монгол ген их өндөр агуулмжтай гэдэг юм хүлээж. Би бол яг одоо нэлээд олон хүмүүс ингээ анзаараад 3-4 мянган хүмүүс тэр ингээд хараа судалгаа хийгээд явж байгаа. Тэрийг яажлаж авч яаж юм тэр харж байхад бол манайхан бол ер нь бол чадвартай дайжгүй. Дэлхийн худалдаа арилжааны хамгийн хөгжингүй хэлбэр болох Forex-ыг Монгол анхлан нэвтрүүлж, дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх AvaTrade-ийн албан ёсны төлөөлөгч болсон AvaTrade Mongolia компани энэ төрлийн сургалт зөвлөгөөг байнга хүргэж байна. За 2005 оноос гэж ярьж олно л да. Монголд ерөөд яаж хөгжсөн бэ гэдэг асуудлууд яахын тулд одоо тухайд хүмүүс Forex гэж юу вэ гэхээр одоо мэдэхгүй байдаг гэсэн өнөөдөр бол яг мэддэг болсон гэж ярихаас илүүтэйгээр тэр үед хүмүүсийн мэдлэг өөрөө ямар байсан бэ? Өнөөдөр ямар болсон бэ гэдгийг харьцуулж харуулах юм бол одоо зүүрж ярих юм бол тэр үеийн хувьд одоо дөнгөж хундаа амтдагч байгаа 20 давхар барилга байлаа гэж бодоод өнөөдрийн одоо мэдлэгийн төвшин гэх юм бол ерөөхдөө бол 20 давхараас дэше давцсан байж. Монголд бол маш сайн трейдерүүд бол байна. Одоо сарын орлого нь ч гэсэн $100,000 давцсан трейдерүүд ч гэсэн байна тий. Энэ гарын 10 оноос давцсан явж байгаа байхгүй тийм маш олон байна. Насны хувьд гэсэн ерөнхийдөө бол маш залуучсан тий. Доктортой түрүү ярьсан гол асуудал маань ерөнхийдөө рекордыг эвдэнэ гэхээс илүүтэйгээр доктортой ашиг яг олж чадж гинэ гэдгээр л байж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бол амьдралаа бүрэн утгаар нь залгуулад аваад байгаа юм. Зөвхөн Forex-ийг аваад байгаа маш олон залуучууд бий болцсон байж. Ерөнхийдөө бол Монгол Forex хөгжлөж ярих юм бол 2006 оноос гэж ярина л да. Өнөөдөр 16 10 жилийн түүхтэй юм болж байна гэсэн.
Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа товарын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Манай улсаас сүүлийн жилүүдэд нэлээдгүй зүйлсээр дэлхийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Тухайлбал хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь сумо, жудо, бокс. Мөн сүүлийн жилүүдэд сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хүмүүс сайн мэддэг болоод байна. Сэтгэн бодох оюуханы чадвараараа дэлхийг гайхуулсан тохиолдлууд ч нэлээд олон байдаг. Шатар, IQ, шинжлэх ухаан, техник гэд маш олон салбарт монголчууд цойлж байна. За Монголын төвшинг олон улсын төвшөндөө харьцаж үзэх юм бол ерөнхийдөө энэ саяхан хийгдсэн судалгаа л да 6 сарын өмнө хийгдсэн судалгаа. Тэгээ энэ судалгаан дээр бол Монголыг тойрж байгаа Орос, Хятад, Өвөр Монгол, Солонгос, Өмнөд Солонгос, Казахстан, Япон гэсэн ийм улсуудын ерхий судалгаанууд хийгдсэн. Энд зөв нь Форексийн зах зээлийн хэр зэрэг сонирхт хичнээн оролцдог юм те. Жишээлбэл одоо Өмнөд Солонгос бол 50 сая гаруй хүн амтай. Тэгэхээр энэ Солонгос дээр Форексийн клуб байдаг юм билээ сонирхолтой. Тэгэхээр одоо Форексийн клуб гэдэг нь одоо Монгол шиг одоо ингээд залуучууд нээлээд ингээд Форексийн талаарх санал бодлоо хуваалцдаг юм те. Ийм клуб байхгүй одоо за ядаж одоо Facebook ч юм уу эсвэл ийм вебсайтын одоо группүүд ч юм уу те ийм пэйж ч юм уу Солонгосын пэйжүүд ийм юм байдаг юм билээ. Тэгээ солонгосчууд одоо яагаад сонирхтгүй яад гэдэг талаар бол цаашаа дэлгэнгүй судалж үзье бол ерөөдөө бол Forex гэсэн илүүтэйгээр нөгөө нэг өөрсдөө хэмжээнд явагдаж байгаа CrossFit гэдэг ийм өөрсдөө индексүүд Монголын юм бол Top 4 индексүүд апыг явуулсан ч ийм чиглэл рүү ингээд орцсон юм жоохон хомигдгэл зах зээлт байдаг юм бол. Timing is everything. Introducing our new trader environment. Everything you need, exactly when you need it. AvaTrade. Trade with confidence. Өвөр монголчуудын хувьд бол Forex гэхээр одоо бидний төрөний 10 жилийн өмнө шиг байхгүй. 10 жилийн өмнө Forex гэдэг цахаанаас суугаар мэдэхгүй гэдэгтэй адилхан өвөр монгол одоо тийм байдалтай байж байгаа. За хятадтай хувьд гэх юм бол бас маш том, маш олон хүн амтаа дэлхий. Тэгээ энэ дээр Forex-ийн клубүүд ерөнхийдөө бол байдаг. Маш олон компаниуд хятадын зах зээл рүү брокеринг компаниуд орох гэж нэлээд болдог. Тэгээ ер нь бол хууль эрх зүйн үүдчсэн чанга юм уус тэ. Тэгэхээр хятадуудын хувьд бол өөрийнх нь нэг үндэсний гэдэг ийм брокеринг компаниуд маш өчшгүй байдаг байхгүй. Гэхдээ яг залуучдыг юм чиглэсэн Монголын хүмүүнтэй харьцуулахад бол маш бага. Хүн махад тооруулсан юм. За Казахстаны хувьд бол өвөр Монголтой ялгаахгүй. Гэхдээ өвөр Монголын хувьд бол харьцангуй бас дээгүүр орж иж байгаа юм л юм байна. Тэгээ ер нь бол Монгол бол Аз дотор бас жоохон за хавцаа очиж байгаа улсуудын хувьд гэх юм бол Сингапур, Хонконг тэ тэдний залуучууд ерөөдөө бол бүгд л Forex бүгдөө мэдчихэд ер нь бол нийт дотоод нийт бүтээгдэхүүнээ 30-аас дээш шууд хөрөнгөний цэцлээс босгодог юм асууж байгаа шүү дээ. Хонконг тэ бирж байждаг, Азад том бирж тэ энэ шиг ерөөдөө бол хүмүүнийхээ тоогоор гэж хацвал бол Монгол бол төхөж очих байгаа юм хэмжээтэй бол байж байгаа. Одоо хөрөнгөний цэцэл орж залуучдад тоогоор. Forex-ийн худалдаачин болж данс нэгээд мөнгөө байршуулах нь хэр зэрэг баталгаатай эсхийг та сонирхож байгаа бах. Forex нь маш хүчтэй санхүүгийн томоохон байгууллагууд дээр суйрлагддаг. Мэдээж асар хэмжээний мөнгө эргэлдэж байдаг болохоор банкнаас дутхааргүй шалгалт шаардлагыг тавигддаг байна. Хашир байхад илүүдэхгүй. Дандаа зөвлөхөд үйл ажиллагаанд жигдэрсэн дэлхийд эрэмблэгдэг компани сонгохыг санал болгоё. Ерөнхийдөө бол манайхан Forex гэхээр ингээд аюун тийм жижиг хүрээнд ойлгодог байхгүй. Ер нь өөр анх одоо дэлхийд дээр гарч ирсэн жижиг хүрээгээр гарч ирсэн л дээ. Тэрнээс ч хойшоо бараг 15 жилийн хугацаанд одоо Forex гэдэг нь бүр юм том хүрээлэлээ боловчлох гэсэн. Тэгээ Forex гэхээр нэг тийм жижигхэн зөвхөн валютын хооронд явж байгаа валютын ченжүүд хийдэг юм шиг нэг ойлгогддог байхгүй. Хувьцаа гэх тийм аюу том юм шиг ойлгогддог байхгүй хүмүүсээ. Гэтэл одоо Forex гэж байгаа энэ бүхэл юм дотор талд нь өөрөө хувьцаа гэдэг ойлголт нь орцсон гэж. Take on the world's financial markets with AvaTrade.
Using our range of sophisticated trading platforms, you can trade currencies, commodities, indices, and equities around the clock. Whether on your laptop or smartphone, you'll get fast and reliable execution. So wherever you are in the world, you'll never be more than a click or a swipe from your next trade. And with a personal account manager and industry-leading client support, you can always count on us for expert guidance when you need it. AvaTrade. Trade with confidence. Ер нь манай бүх банкуд ийш оролцдог. Банкн дээр ийм тусгай албатууд байждаг. Дөрвийн цэл рүү орж идэг. Тэгээ банкны тодорхой хэмжээний мөнгө нь форекс арилжаар орж ингэж цаашаа ингэж тэндээс буцна уурж очдог. Тэгээ энэ дээр бол Монголд хамгийн том нь бол худалдаа хөгжлийн банк гэдэг. Нийт ашигын баг 30% тэндээс хийгчдэг тий. Одоо өдөр анзаарах худалдаа хөгжлийн салбарууд бүх хаан магштай харьцуулах тийм хар мянга олон салбар байхгүй. Сэрнэ зэрэглэлээ машинаар зэрэглэлээ юм байж. Гол хийгдэж байгаа ажиллагаа нь болохоор тэр гадны хөрөнгөний цэцэл дээрээс мөнгө өсөлтүүд маш сайн хийдэг байхгүй. Энэ хүмүүсээ бол клауд гэхээр ерөөдөө бол нэг тийм үүлэн л гэсэн нэмэл юм шүү дээ. Ер нь бол одоо хаанаас бол хаанаас ингээд яах боломжтой тэр ингээд барьж хороод ямар нэгэн хайлтсан хийх тийм боломж байхгүй. Тэгээд ийм нас байж байхгүй. Тэр нэгэнд энэ дансаар өөрөө явж байгаа тохиолдолд танд ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямрал эсвэл танаа улс дээр ямар нэгэн байдлаар янз бүр хориг цаад ч юм уу те янз бүрийн болгоцтой. Тэр өөрөө клауд гэдэг утгаараа байгаа учраас тэрийг хааж боох эсвэл дээрээс нь ашиг ийм ойл байхгүй учраас энэ өөрөө найдвартай данс гэж байгаа. Одоо та бүхэндээ дэлхийд форексийн онолыг зохиосон мөн шилдэг трейдерүүд хэрхэн яаж амжилтанд хүрсэн талаар цогц дурдъя. Зарим нэгэн хүмүүс форексийн зах зээл дээр овоож оцоотлоо ашиг олохоос илүүтэйгээр багахан боловч тогтмол ашигтай ажиллахыг илүүд үздэг байна. Энэ мэдээж эрсдэл бага. Нэгэн теоремны талаар та бүхэнд бас танилцуулъя. Зөвхөн форекс ч гэхгүй хувь цааны зах зээлд маш хэрэгтэй онол нээсэн хүн бол Ральф Нильсон Эллиот хэмээх судлаач. Тэрээр ижил давталтайгаар дээшээ доошоо болж буй савлгааг хэв шинжээр нь урсгал болон давлгаа гэж хуваан The Elliott Wave Theory хэмээн нэрлэжээ. Эллиот хөрөнгийн биржийн шинжээчээр ажиллаж байхдаа үндэс цаасны зах зээлийн үнийн графикуудыг эрчимтэй судалж эхэлсэн. Тэрээр эцэст нь өөрийн үндийн талаар 1939 онд дэлхийн санхүүгийн сэтгүүлд 12 сэдв бүхий цувралуудаа хэвлүүлсэн байна. Эллиотын ажиглалтын эцэст зөвхөн зах зээлийн дундаж тоо хэмжээ нөлөөлдгийг тогтоосон боловч үнэн дээр тэр бүх ердийн феноменад энгийн хэм маягуудаар удирддаг гэсэн маш том онолыг дуусгасан. Эллиот эцэст нь гол ярвигтай онолынхоо төлөв байдлыг илрүүлж, үргэлжилж буй болон хоёр хэсэгт хуваагдсан савлгааг өөдрөг болон гутран үзэлтэй харьцуулан жишиж тайлбарласан. Эллиотын урсгалын зарчмын талаар 1978 онд Форест Роберт Фречтерийн номонд бичиж түүний нэр хүнд улам өсч алдартай болсон төдийгүй тухайн ном одоо ч алдартай хэвээрээ байгаа. Эллиотын бодол санааг тусгасан нь энэхүү номын одоо хүртэл оршин тогтнож буй үн цэнд шалтгаан нь. Түүнээс хойш маш олон ном бичигдэж Эллиотын урсгалын зарчмыг мэдхийг хүссэн уншигчид маш олон болжээ. Та форексийн талбарт тоглолт хийж шилдэг лидер болох эдийн засгийн эрхчлөөнд хүрэх эрсдэлгүй алхам бол Монгол дахь аль бисний төлөөлөгч брокер дилер компани болох AvaTrade. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа товарын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбогдох. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. За тэгэхээр одоо яг Монголд энэ зах зээл ямар хэлбэртэй байна вэ? За намайг анх 2009 онд, 8 онд анх одоо юу гэдэг 9 оноос хичээл зааж эхлэхэд бол сургалт явуулж эхлэхэд хүмүүс ингээд харж байхад за сургалтын зар тавилаа гэхэд 10 хүний 9 наа чи яг юу юм бэ? Яг яадаг зүйл юм бэ? Мэдээл өгөөч гэдэг үс. Нэг хүн наа чин сүлжээ юу гэж асуудаг байсан. Ийм хэмжээний мэдлэгтэй байлаа шүү дээ 19, 10, 11 он хүртэл. Тэгэд үүний дараагаас хойш одоогийн байдлаар аваад үзэх юм бол тодорхой хэмжээний хүмүүс интернет Монгол интернет хөгжсөн нэрээр мэдээлэл өөрсдөө ухдаг болоод энэ форексийн талаар мэдээлэл ухаад энэ бол ерөөхдөө валютын арилжаа гэдэг юм аа гэдэг зүйлийг бол тодорхой хэмжээний ойлголт авцсан.
Тэглээгээд одоо юу гэдэг бүх иргэд ийшээ орж ирэхгүй л дээ. Орж ирнэ гэж бол байхгүй. Тэгэхээр энэ үн дээр энэ хугацаанд харахад сайн муу хоёр төрлийн одоо юу гарч эхэлж байна л да, мэдээлэлүүд гарч эхэлж байна. За сайн нь бол за хүмүүс бол за ийшээ орох юм бол мөнгө олж бол боломжтой юм байна гэдэг ойлголт гарч ирж байгаа. Орж үзег хүмүүс. За зарим хүмүүсийн хувьд бол сөрөг тал нь те эхлээд муу талыг хардаг хүмүүсийн хувьд бол наач ер нь казино орох уу? Ер нь хүмүүс ихэнх нь алдсан юм байлээ гэдэг ийм ойлголтууд бас гарч эхэлж байгаа. Тэгэхээр одооны хувьд бол миний хувьд бол зах зээлд бол Монголын зах зээлд бол Forex бол нэвтрэлтийн шатанд явцсан. Орцсон явж байгаа 2010 11 онд бол нэвтрэлтийн шатаж явж маш их хүмүүс зүгээр ашиг хийчихнэ гэдэг зорилгоор бол орж ирсэн. Одоогийн хувьд аваад үзэх юм бол ер нь тогтворжих шат руугаа явж байгаа гэж үзэж болж байна. Хүмүүс мэддэг болсон. Би ер нь чадах байх гэсэн хүмүүсэнд зорьдог. Тэрнээс биш зүгээр нэг эргэн дөрж хараад энд мөнгө олж болд юм байна гэж шуурж орхосоо илүү. Энэ нэг юм байдаг. Би хүчөө үзэл ер нь магадлал байж болох юм байна гэдэг хүмүүс нь илүү их орж эхэлдэг болсон. Ер нь шигшигдэж эхэлж шүү дээ. Тэгэхээр одоо шигшигдэж орсон хүмүүс нь туршлагаж эхэлж байна. Туршлагаж эхэлж байгаа хүмүүс нь одоо олох тал руугаа. Олохоос эхний ээлжинд бол цөмцөн олохоо боддог гэсэн бол одоо хүмүүс бол яаж мөнгө алдахгүй явж ашиг арилжаа хийх вэ гэдгийг бодож эхэлж байна. Магадгүй ахаад 3 4 жилийн дараа одоо би яаж сард 20%, 5% ашиг хийдэг болох вэ гэж ярина. Магадгүй дахиад 2 3 жилийн дараа би сард 30%, 40% ашиг хийдэг болох вэ гэдэг ярьж явах одоо тэр юунуудын туршлагууд нь явж байна л да. Одоо бол мөнгөө яаж хамгаалах, ашиг хийхтэй биш ээ. Яаж мөнгө хамгаалж бага ашиг хийж сурах вэ гэдэг дээр хүмүүс явж эхэлж явж байгаа хүмүүс маань. Тэгэхээр зах зээлийн хувьд бол тодорхой хэмжээний хөгжил бол явж байна. Энийг бол цаашдаач бол нэмэгдэх бах гэж үзэж байна. Энэний гол шалтгаан бол мэдээж технологийн хөгжлийг дагаад өнөөдөр энэ олон улсад бол Forex-ийн зах зээлийн хөгжил бол явагдсан. Үнийгээ дагаж тэр Монголд бол маш их хэмжээгээр бол хөгжих бах гэж үзэж байна. Эхийг үсэх нь нүгэл гэж сахил хүртсэн лам нар үздэг бол амьдралаа эхлүүлж аав ээж болж эцэг их орныхон төлөө санаа зовдөг хүнд бол ядуу байх нь нүгэл юм. Таны санхүүгийн боломжгүй гэсэн болж таны хайртай хүмүүсийн эрүүл мэнд эрхчлөө эрдэм боловсрол хомигдана гэсэн үг. Хүн бүрийг боломж тойрч байдаг. Гагцхүү тэрийг олж харах нь чухал юм. Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ 100-аас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүү хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-өөс 4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance.